За энэ хоёр сайдаа тэрийг ойлгоод байна. Ингээд ямар ч байсан ерөнхий дүнгээрээ бол нэмэгдээд байна. 10% хадгална гэдэг ингээд бичээд байна шүү дээ. Энэ дээр чинь болохоор оюу толгоогоос одоо олборлж байгаа энэ одоо зэсийн баяжмал юу гэдгийг те энэ бүх агуулгаараа энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварт оюу толгойн одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлснөөрөө нэмэгдээд байна гэдээ ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр эндээс чи их хурлын гишүүд улсын их хурлын чинь оюу толгойд өөрчлөлт орсон юм байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг болсон юм байна гэсэн ийм ойлголтыг өгөөд нь шүү дээ энэ бичгэн дээр чинь. Тэгэхээр энийгээ одоо битгий ингэж худлаа бичиж орж иржээ л гэж хэлээд нь шүү дээ. Улсын их хурлд бол ингэж худлаа мэдээлэл өгөх одоо тийм ирэх байхгүй ш та бүхэнд. За тодруулганд энэхүү ирэх сайд хариулт нэмэлт мэдээлэл өгье 5 номер. Яг оюутлогоо та тухайн оюутлогоогоо яриад байна. Гэтэл оюутлогоогоо дагсан олон их нийтийн бүтээн байгуул, худалдан авал, туслан гүйцэтгэх томоохон энэ аж ахуйн нэгжийн орлон татвар төлж байгаа үйл явдал байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ дагаад эн чинь улам л одоо уурхайн үйл ажиллагаа, гүний олборлолт, экспорт нэмэгдэн тэрийгэ дагаа тээвэр, мэвэр, олборлолт эсэлгээ, үйлчлэгээгээд хоол унднаас ахуулаад энэ нөлөөлөл яг энэ ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр та битгий яг зөвхөн оюутлогоо гэж авч үзээ. Бусад үйлчлэгээнд чинь дагсан одоо зүйлүүд бас байгаа юм шүү. Тэгээ ойлгоо энийг нэг мушгаад ус төржүүлэх юм биш шүү дээ. За.